Google корпорацийн бүтээсэн шинэ контакт линзний тусламжтайгаар чихрийн шижээ өвчтөй олон сая хүн нулимсанд агуулгадж буй глюкозныхоо хэмжээг тодорхойлж өдөрт олон арван удаа хурууга ханахаас түр зуурч болов гэсэн хоол байж чадах нэ. Эдгээр линзнүүдээр бичигдсэн жижиг үсгүүдэд глюкоз мэдрэгч суулгасан бөгөөд мэдээлэл дамжуулагч төхөөрөмж цуснд агуулгадж буй чихрийн хэмжээг мэдэгдэж байх юм байна. Энэ нь дэлхийд дээрх 382 сая чихрийн шижинтэй хүмүүст инсулины хэрэглээгээ хэмжээнд нь хянаж байхад туслах юм а. Корпорацийн мэргэжилтнүүд линзний ердөө анхдагч загварыг танилцуулсан нь энэ юм, харин хэрэглэгчдийн гарт хүрэхэд наад зах нь 5 жил шаардлагатай байна. Бид утасгүй дамжуулагч чип ашиглан глюкозны хэмжээг тодорхойлох ухаалаг линзийг туршиж байна. Үүнийг харахад бусад контакт линзнүүдийн адил уян зөөлөн харагдаж байгаач дотор нь бичил чип суулгасан байгаа. Бид маш бага хүчтэй электрон төхөөрөмжийг маш жижиг мэдрэгчид багтаахын тулд их ажилласан. Гэхдээ хийсэн ажлынхаа дунд үнэхээр сэтгэл хангалуун байна. Google-ийн танилцуулж байгаа контакт линз хүний хараанд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй, сүүлийн жил хагасын хугацаанд Google X лабораторид төсөл хэрэгжиж байна.